Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ нь бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлхийн ажиллах чадварыг нэмэх. Хаан 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чин өргөн гэхлээр бас манай зарим үзэгчдүүд одоо бодож иж магадгүй зүрхэнд их ачаал ер нь аюултай гэж. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал буруу ойлгохгүй шүү дээ. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. SBS HD телевизийн SBS World цугаар та яг одоо спорт and nutrition нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзэхэд бэлэн болсон байна. За мэдээж манай нэвтрүүлэг бол Change одоо уурганы дэлгүүртэй хамтран ажиллаж та бүхэндээ эрүүл зүй хоолтын талаар, нэмэлт тижэл уургуудын талаар бол ярилцж байгаа. Ингээд өнөөдөр манай студид уламжлалт ёсоор Change дэлгүүрийн төлөөлөгч манай Нима ах бол хүрэлцэн ирсэн байна. Танд энэ үдшийн мэндийг хүргэе. Чамд энэ үдшийн мэндийг хүргэе. За Нима ах сөн сайхан юу байна вэ? Бэлтгэл сургуульд. Мөн ажил төрөл. За ойрд нэг жоох өөрөө нэг бэлтгэлийн гормоо өөрчилж байл тэгэл. Ажиллаа гэдэг тиймэрхүү хөдөлтөл явж. Завгүй л байгаад. Ер нь жоохон завгүй талтай л. За ер нь одоо ингээд нэвтрүүлэг гараад бас 4 дугаар болчлоо. Уургийн талаар болон бусад мэдээллүүдийн талаар одоо шинэ жил болох ч байгаатай холбогдуулаад бид нар бол өнгөрсөн дугаарууд дээр жин нэмэх, за тэгээ эмэгтэйчүүдэд зориулсан бас амин дэмлэг, уург одоо бүх төрлийн талаар л ярьж байна. Хүмүүсийн хандлт ер нь хэр байна? Дэлгүүрийг зорих ч гэдэг юм уу? Зүгээр энэ тэндээс янз бүрийн хүний гар дамжаад авцсан юмнууд байна. Тэдрээ хүмүүс асууж зөвлөгөө авч байна. Яг зүгээр яг боловсон соёлтой ловер гэж хэлэх юм ашиг буруу муруу мэдээлэл гэж юм гээд маш их бүтээгдэхүүн хүмүүсийн авсан байдаг юм. Тэрний талаар тэгээ яаж хэрэглэх үү, өөрт нь хэрэглүү тохирох уу те. Доторх орцоос нь хамаарна. Тэгээд бүх юм ер нь тайлбарлаж өгч байгаа. Харин тийм ер нь бас сүүлийн үед ажиглаад хахад одоо нэг найз нь хэрглэж байгаад гадагшаа явахаар болцсон ч юм уу. Тэгээ наадах чи айгу сайн ингээ зүгээр үлдээгээд явцсан. Тэрийг нууж байгаад бас бидээ бүр айгу буруу өөрчлөлт аваад хэвцсэн хүмүүс хүртэл. Сөрөг нөлөө авсан хүмүүс ихвээд юм лээ. Тэгэхээр одоо жишээлбэл айгу яг ингээд фитнес донтож байгаа мөртлөө уураг авч чадхааргүй тэгсэн мөртлөө нэг хүний бэлгэнд ч юм уу өгж байгаа. Тиймэрхүү зүйлүүдээр та хоёр найз зөвлөх вэ тэр залуучуудад? Тэгээд яг авчирсан юмны нэгэнд л авцсан учраас тэр хүнд яг тохирох уугүй юм ерөнхий зөвлөгөөг нь өгч байгаа. Болохооргүй бол тэгээд уус яг болохгүй гэдэг нь өөртөө тайлбарлаж өгөөд яагаад болохгүй шалтгаануудыг хэлж өгч. За өнөөдөр бол хоёулаа өнгөрсөн дугаарууд дээр бол манай үзэгч бас мэдж байгаа. Жин нэмэх уураг ер нь бол уургуудын талаар, доторх задаргааны талаар бол ярилцсан. За өнөөдөр болохоор уураг амин дэм болон эрүүл хоолт гэсэн сэдвээр ярилцах гэдэг. Тэгэхээр юу хэлэх вэ гэхээр зөвхөн уураг уугаад явснараа хүн бас гой сайхан бие галбартай эрүүл байна гэхэд бас өрөөсгөл байх гэж бодож байна. Тийм учраас яг уураг ууж байгаа үедээ ямар төрлийн хоол хүнс, ялангуяа эрүүл хоолт гэж ер нь одоо таны хувьд юу юм тэгээд ямар эрүүл бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл илүү эрүүлэлэг байж чадах вэ энэ тал дээр? За миний хувьд гэх юм бол эрүүл хоол гэдэг нь юу вэ гэхээр зүгээр яг хоолоо тохируулж идэх хэрэгтэй. Тэрхий их идэх биш те. Тухайн одоо жишээ нь тархалж байгаа хүн бол тэрийг зохицуулж идэх хэрэгтэй. Тэгээд лаазалсан болон те одоо нэг хям хагас ус ийм бүтээгдэхүүнүүд ер нь хэрэглэхгүй байх шаардлага. Ийм бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө хамгийн их таргалт явагдах болон хамгийн их дотор хөлт илүү нэмдэг гэсэн. За Нимах одоо бас Нимахын эргэн тойронд байгаа хүмүүсийн эрүүл хоол за гэхээсээ илүү зүгээр нэг өдрийн таны жишээлбэл хоолд яг ямар байдаг вэ? Өглөө босоод өдөр оройдоо яг юу идэж гин? Бас тэр сонирн байж магадгүй. Тэр бол нэг бэлтгэлийн ачаалаас л хамаарч байгаа. Өглөө бол би бол заавал махын юм иддэг. Өдөр бол яг тодорхой хэмжээний би бол өдрийн нэг 5 хоолтой байдаг. Тэр нь яадаг гэхээр зүгээр өдрийн хэр ачаал авч байгаасаа хамаарат тухайн хоолоо зохицуулж сэргийдэг гэсэн. За тэгээд хоол хүнсийг бол түлхүү хэрэглэхийн зүйтэй ер нь бол махан бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэхийн зүйтэй гэж хэлж байна. За миний хувьд бол одоо Change дэлгүүрээс нөгөө Mass Gainer гэдэг ургийг аваад одоо за бараг л ер нь дуусч байгаа 16 хоног ерөнхийдөө нэг 13 хоног уучих шиг боллоо. Тэгээд одоогийн байдлаар 6-аас 7 хилийг авч ирсэн дэмжсэн байна. Тэгээд ер нь бол одоо би бол ер нь яг ууж эхлэхдээ бол арай ч ингэж нэмэхгүй байх гэж бодож байсан л да. Тэгээд ууж эхлээд үнэхээр гоё үр дүн өгж байгаа. Тэгээд юу асуух гээд байна вэ гэхээр жин нэмж байгаа үед одоо залуучууд маань жин нэмэх гэж байгаа үед уурга хэр мэдээж хэрэглэнэ. Давхар ямар хоол хүнсийг хэрэглэвэл зүгээр байдаг вэ?
Одоо яг Монголын нөхцөлд бол ихвчлэн Украин мах адууны мах хамгийн сайн. Тэн дээрээ тэжээлдэг хүнс бол цагаан гурил мөрөл юмнууд их хэрэгтэй. Тэгээд жин нэмэх тал дээр бол. Тэгээд зарим хүмүүс бол ерөнхийдөө жин нэмж байгаа мөртлөөс дахианы мах гэдэг гэж яас тэр үнэс хэлсэн тий. Дахианы мах гэсэн жин асч байгаа хүн ч нэг тохиромжтой бол биш. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зөв яг зуны нөхцөл бол байж болно. Мэргэжлийн тамирчид бол тодорхой хэмжээнд маш урт хугацаанд арьс махан донд хөөхөн нэмэхийн тулд заавал хэрэглэдэг. Энийг бол манайхан хитрхи туулшны үндсэндээ жин асч байгаа болно. Зарим хүмүүс ерөнхийдөө хүн болгон хэрэглэх гээд байдаг. Энэ бол зүгээр Америк систем шүү дээ. Энэ юу гэхээр Монгол өөрөө тийм дулаан аваар амсгалтай газар биш. Тэр утгаараа халуун хүүтэн ийм тусалсан байдаг учраас заавал тэр адуу гэх юм хаа идэж хүний тухайн хүний тахлааны систем ийм байдаг. Хэрвээ энэ дээр яг зөв дахианы мах энэ зөв тэжээлгүй зөв ирзэн мах гэж ярьдаг маа. Зарим нь тий. Энэ бол зөв үнэхээр тийм дахианы мах шиг тийм калор багтаа мах идмээр байх юм бол Украин гойны цул адууны цул махыг нэг чамчаад гаргаад дахиад цэвэр ус дахиад чамхад ямар ч калоргүй болж яг тэр хүсэж байгаа махны хэмжиж болно гэсэн. Тэгсэн мөртлөө дахианы цээж махаас хамаагүй илүү амин дэмтэй давхар тэр адууны мах Украин мах дотор нь кератин гэж яриад байдаг. Тэрний агуулмжтай байдаг чинь энийг хоол өмснөөс авч явах тохиолдолд түүний кератины тухайн цуснд кератины хэмжээ ихсдэг гэсэн. Яг наадах чинь тэгвэл яг асуухаар юм байна л да. Жишээл өнөөдөр бол манай нэг танил одоо эмэгтэй тасаг сургуульд бол төдийлэн хийдгүү. Тэгээ зүгээр илүүдэл жингээсээ салахыг хүсээд би иж байгаа хоолыг харлаа л да. Бор будаа дахианы цээж мах тэгээ нэг баг зэрэг ногоо байсан. Тэгээд өдрийн хоолндоо маш бага хэмжээгээр яг олон мэддэг үгүйг нь бол сайн мэдэхгүй. Одоо яг жингээ гинт хасъя гэж бодонгуудаа шинэ жил ойртож ингэнгүүтээ тим хоол идэх ер нь хий зэрэг тохиромжтой байнгын идэх. Энэ бол яг зөв тодорхой хэмжээний үр дүн маш хурдан хугацаанд харагдана. Тэгээ энэ дээр нэ тухайн тэжээлийн дотор гэдэг юм явагдаж тухайн одоо юу ажиглана. Одоо дархлааны систем нь ханиад их хүрдэг болно, бие жоох өдөр их ядардаг болно. Ийм сөрөг нөлөө өгсөн хүмүүс их ирж байгаа. Сая их зөндөө ирсэн. Тэгээд энэ хүмүүс яадаг гэхээр ерөнхийдөө хоол хорин гэхээр л тийм одоо дахианы махын тий бор будаан маш бага хэмжээгээр тэг өдрийн хоол маш тийм үлэн байдал одоо нэгсэнд маш сойдог гэсэн. Энэ бол хамгийн буруу юм байна. Зөв хоолт моолт гэж яриад байдаг манайх бол олон төрлийн зөв хоолтууд байдаг юм байна. Гэхдээ хамгийн зөв хоолт Монгол хүний бие тохирсон нь юу гэхээр Украин маха адууны махтайгаа тэжээлэг хоол хүнсээ нэг идэлтэй хэмжээгээ багаар олон давтамжтай илүү. Хүн тэр нь юу гэсэн үг вэ? Хүн одоо нэг 2-3 цаг хөдөлгөөн их тодорхой хэмжээний хоол хүнсийг зарлаад энерги болгож хөдөлдөг гэсэн. Тэрнээс илүү гарсан ус өсөж өгөх нь үүсдэг гэсэн. За тэгэхээр бас одоо хитрхи их туйлшрах гэж байгаа шүү дээ. Хитрхи их Америкчууд бол манайхан бас гэхдээ мэдээж яг тодорхой системтэйгээр тухайн одоо зүйлийг туршиж үзэх нь бол бүр буруу гэж байгаа юм биш. Гэхдээ яг өөрийнхөө бие тохируулаад манай үзэгчд одоо Украин мах адууны махаа сайхан болгоод чанаад 2 дахин болгоод итгэл хамгийн зөв эрүүл хоолтын нэгт бол тооцогдох юм байна шүү үзэгчтэй. Тэгээд ер нь бол нэвтрүүлэг маань ингээд үргэлжлээд бас явж байгаа. Турах гэж байгаа хүмүүс бас Украин ч юм уу хонь адууны мах идэх нь одоо зөв үү буруу юу гэдээ ярьсан. Түрүүн бол тэгээд чанаад идэхээр энэ асуудал бол цэцрээд ерөнхийдөө дахин яах нь. Миний бас ууж байгаа уурганы одоо тэр арын заавар дээр нь болохоор энэ уургийг ууж байгаа тохиолдолд өдөрт хамгийн багадаа 10 стакан ус уух шаардлагатай гэсэн байсан. Тэгэхээр ер нь бол одоо эрүүл хоолтод мэдээж усаа уух гэж бол их ярьдаг шүү дээ тий. Гэхдээ тэр усыг бас хитрхи их уух нь бол бас төдийлөн сайн биш байх гэж бодож байна. Та ер нь усны хэрэглээний талаар эрүүл хоолтой холбож ярил. Усны хэрэглээний талаар бол яг ус одоо нэг манайхан одоо кератин гэдэг одоо ялангуяа энэ савлмад хэрэглэдэг хүмүүс бол кератин уухаар бөөр юмцдаг гэж ярьдаг. Энэ нь болохоор бас эсрэг үйлчлэгээтэй байдаг. Тэр нь юу гэхээр усны хэрэглээг хитрхи ихсэх юм бол бие дохсоо кератин хэмжээ багасгаар эргээд бас тахад бөөр гэмтдэг гэсэн. Энэ уурга хэрэглэж байгаа тохиолдолд усны хэрэглээ нэмж байгаа гол шалтгаан юу вэ гэхээр хүний биеийн 70% нь ус, ясны одоо хүний ясны 20% хүртэл ус байдаг шүү дээ. Тэр утгаараа нэмэлт бүтээгдэхүүний задралыг илүү нэмж өгдөг, тухайн биед илүү шингэцтэй болгож өгдөг гэсэн. За тэгээд бас ер нь бол ямар ч зүйлийг тааруулж хэрэглэх юм бол тааруулж зөв. Одоо тэр дахианы цээж махыг бол манайхан бол хорих хэрэггүй гэсэн үг. Тэр болохоор удирлаасаа хамаараад 100-ны удиралт тий. Тэгээд бас яг тэр бол яг санал нийлж байна л да. Ягаад гэвэл манай монголчууд одоо эртээр үеэсээ л өхөр адууны махаа идээд тэгээд одоо хүчрхэг байдгийнх нь гол шалтгаан тэр нэг өвлийн хүүтэнд тисэх тэр зүйл нь байгаа шүү дээ. Тэгээд за тэгээд чиглэг дулаан уур амьсгалтай орны зөөлөн уур амьсгалтай орны ард иргэд бол тэр бас нэлээд тохиромжтой бооч таарад байна тий. За тэгээд ер нь бол
ингээд уурга аминд эрүүл хоолт гэдээ ярьж байгаа. Одоо нэвтрүүлгээ бас хэсэг хугацаанд завсарлаад хамгийн одоо зөв эрүүл хоолтын талаар та бүхэнд бол мэдээллийг яг одоо хүргэе. За тэгээд эргэж уулзаад бүгдээрээ сонирхолтой яриагаа бол үргэлжлүүлэх болно. Ингээд спорт нутришн нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид та бүхэндээ Time сэтгүүлийн гаргасан бүх цаг үеийн эрүүл 31 хүнсийг танилцуулж байна. Хар буурцаг. Хар буурцаг нь хямд, хоолнд хэрэглээд хялбар бөгөөд олон хүний хоолны дэглэмийн үндсэн орч болдог аж. Хар буурцаг нь уургийн авламж өндөр, цагаан хоолтнууд махыг орлуулж хэрэглэдэг бөгөөд таныг цатгалан иш хүчтэй байлгах хэмжээтэй. Буржгар байцаа. Буржгар байцаа нь хавдрын эсэг тоонолжин цэцгийн аймгийн төрөлд багтдаг. К-амин димээр баялаг болохоор цусны өтгөрөлт, эсийн өсөлтөд аж тустай байна. Яргаа загас. Ялангуяа зэрлэг яргаа загас нь зүрхийг хамгаалдаг жидээ амин дэм. Омега 3 өөхний хүчлэр нэм баялаг. Нэгэн судалгаагаар омега 3-ыг тархины эрт хөгшрөлт, ой санамжийн алдахаас хамгаалдаг болохыг эдэмтэд нотолсон байна. Хушиг самар нь ичдэг тос ихтэй байдаг хандлагатайч самар доторх хансан өөх нь мах, цагаан эдэнд хөөхнөөс эрүүл байдаг аж. Шар хулуу. Шар хулуу нь нүүрс ус амин димээр баялаг, ичлэг багтаа ногоо. Улбар шар өнгө нь зүрхний өвчнөөс сэргийлдэг аж. Алим. Алим нь нүүрс усны агуулмж өндөртэй. Ялангуяа муу холестериныг зайлуулдаг пектин гэх уус амтгай нүүрс усыг агуулдаг аж. Нэрс жимс. Нэрсний тонд өнгө нь үл эсэлдүүлэгч найрлагатай гэлтэгдэг. Нэрс нь ялангуяа зүрхийг хамгаалах каротиноид, флавоноидын өндөр агуулмжтай юм байна. Гадил жимс. Гадил нь цусны даралтыг хэмжигч калийг хэмжээгээр агуулдаг бөгөөд булчин хоол боловсруулах системд таатай нөлөөг үзүүлдэг. Брокколи байцаа. Брокколи нь хүнсний ногооны байцааны аймгийн нэг төрөл бөгөөд өрөвслийг бууруулах, өндөр даргалаатай байлгах зэрэг хавдраас хамгаалагч тоонолжин цэцгийг нэрлэгддэг байна. Бууцаа. Бууцаа нь нүд арсыг эрүүл байлгагч төмөр, кальц, А амин димээр дэндүү баялаг. Амтад төмөс. Зөвхөн амтад төдийгүй түнчлэн цусны даралтыг баг байлгах, саа өвчнөр өвдөг эрсдлийг бууруулдаг калийн өндөр агуулмжтай эдээ юм. Шош кали. Магниг агуулдаг шош нь цусны даралтыг хяналтанд байлгадаг бөгөөд нүүрс усны өндөр агуулмж нь муу холестеринийг бууруулдаг байна. Сэвэг зарам. Та буурцанд тийм чих дуртай биш бол сэвэг зармыг хэрэглээд үзээрэй. Хоол хийхэд хялбар дэвтэйг шаардлагагүй. Мөн түүнчлэн босод шошны төрлийн ургамал байдаг хүхэр хий гаргагч найрлагагүй юм байна. Хүрэн манжин. Манжин нь амино хүчлийг бодисын солилцоонд оруулах жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй фолын хүчлийн гол их сурвалж юм. Хаш. Энэ нь эд хүсэл төрөм ногоо бичгэлээ нүүрс ус төдийгүй танд хэрэгцээтэй ирж хүчийг өгөх Б амин тэмийг бүрэн агуулдаг. Жижиг байцаа. Тоонолжин цэцгийн аймгийн хүслийн ногооны хувьд энэхүү акта ногоо нь зөвхөн англин үнэртэй төдийгүй мөн түнчлэн дөрөв булчирхаа уушиг гэдсэнд сайн байдаг юм. Улаан лол. Бидний сайн мэд хин жимс нь А, С, К гэх мэт шимт бодисуудын урт дараалыг агуулдаг. Бүхэл дөрвийн талх. Бүхэл дөрвийн талх нь нүүрс ус шимт бодисын өндөр агуулмжтай тул зүрхний өвчин зарим төрлийн хавдар жихрийн шижин таргалах өвчний эцэслийг бууруулахаас гадна холестерин, тусан дахь сахар даралтыг бууруулдаг. Кинва. Кинваг зөвхөн бүхэл үр гэж үздэггүй төдийгүй мөн түвжлэн булчин хөгжүүлэх бодисын солилцоон шаардлагатай бүх амино хүчлийг агуулдаг юм. Овьясны гурил. Овьясны гурил нь муу холестериныг бууруулдаг нүүрс ус бета-гликаны агуулмжтай. Хөц будаа. Хөцүүдаа нүүрс ус Б амин димээр баялаг юм. Цул мах. Мах нь уураг, Б амин дэм, төмөр, цайр, магний өндөр агуулмжтай. Гэхдээ цул махыг хансан өөхөөс ялгах нь чухал. Маалингийн үр. Үр нь ургамлын уурганы сайн их үсвэр болдог. Чиа үр. Маалингины үртэй адилхан чиа үр нь омега 3-ын өөхний хүчлийн их үүсвэр болдог бөгөөд өрөвсөл архит зүрхний өвчнөөс хамгаалдаг. Бүлс. Босод модны самарын адилаар бүлс нь уургаар баялаг. Мөн кальц ханаагүй өөхний өндөр агуулмжтай. Тунаа загас. Тунаа загас нь уураг, Б амин дэм, селен, омега 3 өөхний хүчлийн өндөр агуулмжтай байдаг. Тослоггүй сүв. Цагаан эдэн кальцийн гол их үүсвэр бөгөөд Д амин дэмийг мөн агуулдаг. Энэ хоёр нь ясны эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Грек тослоггүй тараг. Грек тараг нь таны цагаан эдэний хэрэгцээг хангах чухал нөлөө үзүүлдэг бөгөөд таныг удаан хугацаагаар цатгалан байлгах хангалттай уургийг өгдөг юм. Хар шоколад. Хар шоколад нь флавон гэгч өвсний эсрэг үл эсэлдүүлэгч ургамлын найрлагыг агуулгач какаоны өндөр агуулмжтай байдаг. Улаан дарс. Эрэгтэй хүмүүс өдөрт 2 хундаг, эмэгтэй хүмүүс өдөрт 1 хундагыг тогтмол тохирсон хэмжээгээр улаан дарс сууж байвал эрүүл мэндэд тустай. Чидүүн жимсний тос. Чидүүн жимсний тос нь газрын дундад тэнгисийн хүмүүсийн зүрхний эрүүл мэндийн гол их өсвөр болдог юм. Энэ нь холестериныг бууруулдаг. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүн гэх юм хамгийн ихдээ pre-workout-ыг бол ерөнхийдөө хэлбэлэх зүгээр. Энэ бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг хэлний ажиллах чадварыг нэмэх. Хан 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чин өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй. Зүрхэн дэх ачаал гэр нь аюултай гэдэг. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлдэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо хэлэндээ бас өндөр ачаал
юм шүү дээ. Энэ бүх асуултанд Sports Nutrition нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Sports Nutrition нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. За ингээд Sport and Nutrition нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа мэдээж манай нэвтрүүлэгтэй Change Supplement Shop бол хамтран ажиллаж байгаа. За тэгээд түрүүн бол та бүхэнд бас эрүүл хоолтын талаар нэвтрүүлгийн ихэнх хэсэгт бол ярилцаж бас сонирхолтой мэдээллийг сая хүргэчээд ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. За одоо бол ингээд нэвтрүүлгийнхаа турш бол бид бас ярьсан. Уураг ер нь хүний биед яаж нөлөөлдгийг ямар шухан процесс явагдгийг гэдгийг бол ер нь хангалттай ярьсан. Тэгээд ямаагаас бас нэг юм асуух гээд байна л да. Нэмсэн одоо би жишээлбэл одоо 80 кг байж байгаа 85 кг болчлоо шүү дээ тийм масны уургуугаад 16 оны дотор. Тэгэнгүүтээ би 85 кг болсон одоо биеийнхээ массыг ямар хүнс бүтээгдэхүүн хэрглэж ийж одоо алдахгүйгээр хадгалж чадах вэ? Энэ тал дээр би бол одоо манай найзууд ч бас байна л да. Масны уургуугаа жингээ нэмсэн нэг сар жоохон одоо ингээл те чөлөөтэй тэгтээ бэлтгэлээ гэж явжсэн нөгөө уурга уугаад уурган дууссан. Тэгээд буцаад алдчихсан. Бараг байсан жингээс илүү доошсон байдаг. Энэ тал дээр яг энэ масны уург бол нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээд нэмсэн чинь ихэд хиймэлж ингэж тооцогддог. Энэ яагаад гэхээр бүх төрлийн амин дэм болон калори өндөртэй, нүүрстэй өндөртэй уургуудаар хүний маш урдан хугацаанд одоо бордомогийн хурдан тижээж байгаа. Тижээж томруулж өгч байгаа гэсэн үг. Тэгэд энэ хиймэлжинг өөртөө яаж авч үлдэх вэ гэхэд тодорхой хэмжээний зөв ачаалттай бэлтгэлээр тухайн булчин өөр юм болгож авч үлдэнэ гэсэн үг. Энэ дэр хоолтын хувьд одоо хүмүүс авсан жингээ нэг амар тэр чигт нь авч үлдэнэ гэж маш тийм калори өндөртэй янз бүрийн хоол хүнсийг гидсээр хэвлэн хэсгэр одоо дотроо хөлтөр их нэмэгдээд энийг зөв хоолт гэдэг нь юу болохоор л түрүүний хэлснээр өөртөө авах хэвээр олон төрлийн ногоо тий мах одоо эдрийг яг зөв зөвхөстэй ичих хэрэгтэй. За хэрвээ одоо тэр уурган дээр юу нэм гэж байх вэ? Одоо 5-8 хилийг ингээд чамд ингээд бордоод ч юм уу тижээг нэмчнэ. За хэрвээ чи одоо ингээд зөв юугаар байхгүй бол хэрийн хугацаанд барина гэсэн тийм байх уу ер нь? Тухайн хүний биеийн онцлогоос л. Тэр бол нөгөө тухайн хүний биеийн онцлог байхгүй. Тэг яг энэ барьдаг хугацаа бол ерөнхийдөө за ойролцоогоор нэг 5-6 хил нэмсэн хүн дараалал 3 хоног архитах ч юм уу тий. Эсвэл 7 хоног шоудах ч юм уу. Нойргүй нэг 7 хоног явах ч юм уу. Ийм тохиолдолд авсан ингээд шууд хасаад тэрнээс бүр доош орох ч магадaltaй. За одоо нөгөө нэг маш олон хөлсөө гаргаад тэгээ тэрэн дээр нөгөө алдсан хөлсөн дээр уураг нэмэлт хичээл хэрэгэлсэн одоо охид бүсгүүчүүд байгаа шүү дээ тий. Тэд нар одоо 3-4 сар дараалаад уураг уух бол бас болохгүй байх гэж бодоод байна. Тэгэхээр тэр жингээ алдсан хүмүүс жингээ хассан хүмүүс бас хассан жингээ яаж барих вэ энэ тал дээр? Хассан жингээ бол угаасаа хоол хүмсээр. Зөв хоолтоор. Тодорхой хэмжээний хүн фитнес гэдэг нь болохоор бусд одоо тураах юм жууснаа бодоход илүү нөө булчингаараа чангар турдаг учраас эргээд таргалах магадлал маш багтаа байдаг гэсэн. Гол нь тэр зөв хооллоод эхлэхээр хүний ходоодны хэмжээ хэвийн байдалд ороод ирэхэд илүү л хоол идэх шаардлагатай болж эхэлдэг. За Change дэлгүүр Change Fitness бас танаа хамт олон одоо 45 хоногийн бэлтгэл сургуульд тийм анги нэгж байгаагаа сонслоо. Та энэ талаараа нэг дэлгэрэнгүй үзэгчд мэдээлэл өгөөч. Ер нь бол манай нэвтрүүлгийг ихснээс хойш үзсэн бас төмөр өрөөдөг ах нар хэлж илээ л дээ. Яг тэр уураг одоо маш олон төрлийн гой уургууд байна. Гэхдээ яг тэр уургууд хүний биед яаж нөлөөлдөг гэдгийг ингээд харуулад бүр явбал их зүгээр санагдсан шүү гэж надад хэлж ирсэн. Тийм яг энэ нэвтрүүлэлт орсноос хойш олон хүмүүс ирсэн л дээ манай дэлгүүр дээр. Янз бүрийн зөвлөгөө авах гэж тэгээд авсан юм яаж хийх гэсэн хүмүүс ирсэн гэдэг нь хэлсэн тийм. Тэгээд энэ маскл хийж зохиодог бас тухайн бүтээгдэхүүнийг хүн тодорхой юм хугацаанд хэрэглээд тэр өөрчлөлт гарч байгаа гэдгээ тийм сар болон 2 сарын тийм одоо туршилтын хугацаагаар юм хийх юм байлээ. Тэгээд одоо тэр яг бүтээгдэхүүнийг зөв хэрэглээд зөв одоо нэг хэрэглээний үндсэн дээр зөв хоолт явагдаад тэн дээр бүтээгдэхүүнийг яг ачааллын дагуу гэсэн давхар булчингийн ажиллагааг яг хэвийн төвшөнд нь хүчний хүү эсвэл турхуу тархалгүй гэдэг нь дасгалын хуваарийн зааж өгөөд ингээд хүн 45 хоногийн дотор өөртөө хэр өөрчлөлт авч болох уу гэдэг яг иймэрхүү маягаар анги одоо 12 сарын 10-наас үйл ажиллагааны эхлэх гээд одоо бүртгэл нь явагдаад эхэлсэн байна. За reality show гэж бас ойлгож болох юм тий. Ер нь бол тэгж бол гэхдээ клуб дотор бол тэгж ойлгож болно тийм тий. За тэгээд бас яг энэтэй холбоотойгоор асуух гэдэг юм л да. Одоо жишээлбэл ингээд залуучууд Instagram, Facebook-ийнхаа пэйж дээр ингээд айгүй олон бүтээгдэхүүн авцсан. За одоо би өнөөдрөөс эхэлнэ гэж. Тэгээд тэгсэн мөртлөө тэрнийхээ одоо үр шимийг үзэж чаддгүй тохиолдол их байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэрнтэй холбож өгöd. Яг зааврын дагуу
мэрэгжлийн багш нар тэгээд бас тухайн хүний одоо нөгөө биеийн жин бүх юуг шалгаж үзэж хагаад явна гэсэн үг. Одоо ерөнхийдөө тэр дөрвөн мөчний хэмжээ болно, хэвлийн тойрог, тухайн булчингийн одоо хүн одоо хэр ажиллах чадвартай байсан тэр бүх хэмжээ одоо 7 хоног болно тэр хүн өөрт нь ийм үйлчлэгээ өгч чинь, ийм өөрчлөлт гарч ийн гэсэн одоо юуг нь тавиад явна гэсэн үг. За 7 хоногийн туршил юм байна л да тийм. Аа. За одоо тэгээд бүртгүүлэхийг хүссэн хүмүүс хаана яаж бүртгүүлэх үү? Хэдэн хүн авах төлөвлөгөөтэй байна? Одоогийн байдлаар яг тураах, яг 45 хоногийн тураах, тэрнээс гадна таргалуулах, тэрнээс гадна одоо нэг тодорхой хэмжээний олон жил төмөр өгсөн хүмүүс зарим хүчин ахиа болсон юм. Яг хүчнийг одоо мөн хэрэг өөрөө зааварлаад яг юм 3 англи нэгтгэж байна. За тэгээд яг нөгөө би бас өмнө харж байсан л да тэр Mastec брендийн нөгөө 2 тамирчин дээр яг Clear Mastec уулгаад тэгээд яг хүч нэмүүлж байгаа туршилт байсан шүү. Яг тэр шиг л юм явагдана гэсэн үг. За тэгвэл ер нь бол тэгээд холбогдохыг хүсвэл одоо Changes Facebook одоо яг манай үзэгч бас дэлгэсэн дээр харж байгаа. Энэ Facebook одоо пэйж дээр холбогдоод за мөн дэлгүүр дээр очиж мэдээлэл авч болох те. За тэгээд бас доор гарч байгаа утасны дугааруудаар та бүхэн холбоо бариад холбогдоорой гэж хүсгээрэн. За тэгээд ер нь бол одоо 45 хоног ямар ч үсэн шинэ жилээр залуучууд маань нэлээд хөлөлгөнтэй байх юм даа тий. За фитнес болон одоо дэлгүүрээр одоо шинэ жилийн урамшуулч гэдэг юм уу сонин сайхан зүйлүүд юм юу байгаа. За урамшууллын хувьд бол манайх одоо Америкт дэлгүүрийн үнээрээ зарагдчихж байгаа. Тэрнээс гадна одоо нэг маскл тээжээс олон бүтээгдэхүүн шинжлэгдэж байгаа учраас тэрнээс болж одоо нэг одоо тэр Nitrotech Nano Upper гэх зарим бүтээгдэхүүн тасраа одоо нэг бараа жоохон хойшлогдоод оны дараа их болчиход байгаа. Тэгээ бидний хувьд ямар арга хэмжээ авч ийм гэхээр одоо 10 одоо өнөөдрөөс гэсэн үг шүү дээ тий. 12 сарын 10-наас худалдаа авалт авсан талон болгоныг одоо өөрсдөө авч үлдээд дараа нь он гарсны дараа 1 сарын 15-наас хойш аль завтаа өдрөө ирээд тэр талооныхаа үнийн дүндээ дүүцгэж одоо нэг зүйл бэлгээ авч урамшуул нэг удаагийн болон зарим нэг аяга маяг бэлгээ авах боломжтой. За тэгвэл тэр нь бол одоо эхлээд яг 12 сарын 31 хүртэл яг шинэ жилийн урамшуул гэдэг утгаараа л явагдаж байгаа. За тэгээд манай үзэгч бол өнгөрсөн дугааруудыг бас үзсэн бол Changes дэлгүүр яг хаана байрладаг вэ? Changes Fitness за мөн фитнестэйгээ цуг бас нэг дэлгүүр байгаа. Дэлгүүрүүдийг хаана байрладаг хаягийг бол харсан баг. Яг улсын их дэлгүүрийн яг урагшаа за циркийн улсын их дэлгүүр болон циркийн гол нэг салбар нь за тэгээд нөгөө салбар нь болохоор 3 дугаар эмнэлгийн эсрэгдэлт гэж хэлэх бах тийм. Тийм 3 дугаар эмнэлгийн хотын төрийн хувьд хотосны хувьд яг урд нь. Тийм. Яг урд нь бол фитнес болон дэлгүүр нь бол байгаа. За тэгээд ийм бас нэг юм байна л да нэмэх. Нөгөө масны уургийг одоо ингээд өглөө оройдоо уучахаар хоолны туршил бас жоохон буурчих гадах тал ажиглагдаад байна. Ягаад гэвэл нөгөө айгүй их тийм калоритэй хэмжээгээр уудаг учраас. Тэгэхээр нөгөө яг эсрэгээр жин нэмэх процесс маань бас өөрчлөгдөд байх тохиол бас зарим хүмүүстээр гардаг гэж хэлж байна л да. Яг одоо ингээл идчихэд хоол идэх туршил байхгүй болсон. Тэрийг юу нь яаж? Чиний хувьд яав? Тийм миний хувьд ч гэсэн яг ингээл өглөө жишээлбэл 10 цагийн үед яг уургаа уучаар 1 цаг хүртэл ердөөсөө өсөхгүй. За тэгээд нэг 1:30 үед нэг хоолоо бол бас тийж их өсөж биш юм идэж байгаа. Яг өөрөө идэх гэдэг. Тийм. Тэгэхээр энэ тал дээр одоо яаж ямар арга хэмжээ авд юм бэ? Яг энэ дээр бол тухайн хүний нөгөө биеийн онцлог гэж яригдчихэж байгаа. Уулын масны ургууд одоо ихэнх нь одоо ялангуяа маск генерийн хувьд бол ходоодонд нөгөө бактерийн хэмжээгээр эзэгдэг байна. Энэ яагаад гэвэл хоол шингэлтийг хурцдаг гэсэн үг. Тийм. Одоо тэр өсөхгүй байгаа шалтгаан бол мэдээж тодорхой хэмжээний өндөр калоритой хэрэглэсэн учраас тухайн бие хангалттай хэмжээд авсан байна гэсэн. Энэ дээр л нэмэлтээр усны хэрэглээ нэмжээж хоолны зуршлаг бас өсөж нэмэгдэх гэсэн. Харин тийм баха. Усуунгууд яг дагаад үсээд байсан шүү дээ. За тэгвэл бас манай залуучууд ер нь нэг айгүй их уураг хэрэгэлдэг мөртлөө яг яаж хэрэгэлдэг яадаг гэдгийг мэдэхгүй байгаа залуучууд яг Changes-ээс ялангуяа Ямахыг олж барьж аваарай. Тэгээ сайн асууж хийж юмдаа лах хэрэгтэй. Нөгөө Монголын одоо мистер Монголын олон удаагийн аврах Сумын ахтай бид харалдаад. Тэгээд бэлтгэл хийж явах дээр нь бас ярилцаад үтсэн чинь ах нь бол масны уург ухаар 3 жил хасчихдээ гинэ. Уугаад юусоо хоол идэж чадхаа болчдөг. Тэгэд уухаараа би 3 жил хасчдаг. Би бүр айгүй их гайхсан. Тийм бас тиймэрхүү төрлийн онцлогтой хүмүүс байна те. Ер нь бол масны уург хэрглэж байгаа үед зөв хэрэглээнээс гадна тэр усны хэрэглээ нэмнэ. Эсвэл яг тэр хүн өөрөө тухайн уургийг уугаад тодорхой хэмжээний дараа тэрийг шингээж чадахгүй гадчлуулж байна. Тэрнээс нь хамаарна уултыг зааврыг өөрчлөх хэрэгтэй байдаг. Заавал. Эсвэл бэлтгэлийн дараа тэрийг уулгах хэрэгтэй юу? Тэр хүн өөрөө тодорхой хэмжээр залж чадахгүй бол дооц нь багасахгүй. Энээсээ хамаарж уургийг заавал биедээ шингээж явах хэрэгтэй. Тэгжээс масны уургийн яг үндсэн үр дүн гарч ирдэг. Тийм байна.
За тэгэхээр бас ер нь бол ингээд уураг амин дэм бодибилдинг фитнес гэдэг бол асар том шинжилгээ ухаан байгаа. Тэгээ бид нар зүгээр нэг захаас нь барьж аваад жоохон ярихад л одоо ингээд 5 дахь дугаараа яриад дуусчих шүү дээ. За ингээд нэвтрүүлэг маань энэ түрээд ерөөдөө өндөрлөж байна. За үзэгчдээ бас нэвтрүүлгийнхаа төгсгөл сонирхолтой нэгэн мэдээллийг бол хүргэнэ. Тэгээ Нямаахтай маш их баярлалаа. За танаа дэлгүүрийн болон танаа фитнесийн хамт болон амжилт хүсье. Тэгээд тэр одоо хичээлээ бас олон нийтэд нэлээд энэ дэлгэрэнгүй гоёор хийгээрэй гэж бодож байна. Би бол амжуул бас тэрэнд хамрагдах хүсэлтэй байна. Тийм тэгээд фэйсбүүкээр ер нь бол мэдээлэлүүд гарах уу те? Facebook-ээр мэдээлэлүүд уусаа явна. Тэгээд яг зүгээр энэ мэдээж олон хүмүүст энэ бүтээгдэхүүн яаж ийн, тэр хүн яаж өөрчлөгдөж чинь гэж байгаа тийм. Дундаж хүмүүсийг уусаа Facebook-ээр ингэж явж гин гэсэн заавруудыг одоо нэгсэндээ мэдээллүүдийг тараана гэсэн үг л тийм. За маш их баярлалаа. За ингээд спорт and nutrition нэвтрүүлгийн шинэ дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Манай нэвтрүүлэг та бүхэндээ 7 хоног бүрийн пүрэв гарагт бол үргэлжлэн хурж байгаа. Мэдээж эрүүл мэндийн боловсролыг олох, бодибилдинг, фитнес, уураг амин дэм, эрүүл хоолтын талаар бол та бүхэнтэйгээ ярилцж байгаа. Ингээд бүгдээрээ дараа 7 хоногт дараагийн дугаараар эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Netrotech Repeat шар сүүний ураг жин хасах зориулалттай. Netrotech Powder булчин томруулах үйлчилгээтэй. Бретейн, кератин, эсгэлэн янтор боорын агуулмжтай. Мишин 1 креатинин шахмал уураг. Сайхан амттай цэвэр уургийн агуулмжтай. Химийн аргаар өнгө өнөр оруулаагүй. Amina Build Next Gen шинжилгээгээр шалгагдсан өндөр агуулмжтай амина хүчил. Энгийн аминогоо савгүй илүү булчинд нөлөөтэй мөн эрч хүч өгөх нэмэлт найруулга оруулж өгсөн. Гидрооксидат кардио бэлтгэлийн өмнө хэрэглэн жин хасах зориулалттай. Хүний бид их хэмжээний нэрэг эрч хүч өгдөг. Гидрооксид Кла Elite Ленолын хүчил L-карнитин, гарсинаг багтаасан. Мөн жин хасах тохиромжтой. Mastec масын уураг одоогоор 12 LB буюу 5.5 кг-ийн савлгаатай шинээр гараад байна. Mastec Extreme 2000 масын шар сүүний уураг 10 кг-ийн савлгаатай сайн чанарын уураг. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүн гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ нь бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлхийн ажиллах чадварыг нэмэх. Бага 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чинь өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй л зүрхэн дэх ачаал гэр нь аюултай гэж. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал Энэ бүх асуултанд Sports Nutrition нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Sports Nutrition нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно.